Одоо би бас нэг зүйл дээр айгүй баяртай байгаа. Та бүхэн ингээд яг энэ мэрэгчлэрээ гадаадад ажиллаж байсан хот төлөвлөгчд, хот байгуулагчид ингээд ирж бас зөвлөгөө өгч чад их баяртай байгаа. Сая бас манай ерөнхий архитектор төгсөлгөргээд бүсгүй томилогдсон. Бас л энэ хот төлөвлөлт нийтийн тээврийн хөгжүүл чиглэлээр одоо Йокохамад докторийн зэрэг хамгаалсан ийм одоо бүсгүй яг энэ том төсөл эхэлж байгаа энэ цаг үед Улаанбаатар хотын ерөнхий архитектор томилогдож байгаа. За 20 минут хотын хувьд 5 зорилттой тэ хот гэд бид хэд өөрөөдөө явж байгаа. За эхнийх нь бидний хот тэ дэд бүтц ярина иргэдийн оролцоотой хот байх хэвээр маа. За дараагийнх нь бол хүртээмжтэй хотоо 20 минут гэдэг чинь өөрөө нийгмийн дэд бүтцийг буюу сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчлэгийг 20 минутад авъя. Нэг зохицол үйлчлэгээ авъя гэсэн. За зүүнний дараа аюулгүй хот буюу одоо байгалийн гамшигт төсвөртэй тий тийм хот байх хэвээр маа. За дараагийнх нь ногоон хот буюу ногоон байгууламж тийм үү. Тэр талын ажлууд бас нэлээ тусгагдсан байгаа. Тэгээ бид нар одоо хот төлөвлөгчтэй ерөнхий архитектортой хот гэдгээ цаашаад байнга одоо сануулж хянаж ингэж ажиллах хэрэгтэй. Энэ өнгөрсөн 30 гаруй жилийн төлөвлөлтийн алдаагаа бид л засах хэрэгтэй. Би андуураагүй л таны докторийн зэрэг хамгаалсан сэдвүүд бол Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн алдааг засах энэ чиглэлээр судалгааны ажил хийсэн гэж ойлгодог тийм ээ. Тэгэхээр энэ бол тал талаасаа бид нар энэ зүйлүүд дээр хамтарч ажиллах ийм бас их боломж гэж харж байгаа. Их зөв яг олон улсын зөв жишг рүү яаж хандлагатай явж байгаа юм байна. Ялангуяа ийм томоохон төслүүдийг бол ийм мэргэжлийн яг нөгөө төслийн менежментийн баг гэсэн зүйл хариуцж явснараа амжилттай хэрэгжих үндэс өөр нь болдог болов уу гэж бодож байна.